Сайн байцгаана уу YouTube-ийн дагагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За сараагийнхан ухаал ойлголтын сэдвүүд бол 10 гараад явцсан байгаа. Тэгээ нэгээр нь зав цагаараа ингээд та бүхэндээ хуваалцаж байгаа. За өнөөдрийн сэдв бол яагаад сайн хүн байх ёстой вэ? Яагаад шудраг зөвд тэмүүлдэг хүн байх ёстой вэ гэдгийг ойлгосноо та бүхэндээ хуваалцъя. За энийг тайлбарлахдаа бол би та эхлээд юу хүсэж ийн гэж асуумаар байна. Та жаргалтай амьдрмаар байна уу? Амар тайван амьдрмаар байна уу? Одоо юу ч бодож санахгүй нэхгүй тий. Санаа зовох зүйл байхгүй, уурлаж бухимдах зүйл байхгүй. Тийм гоё. Тэгээд сэтгэл хангалуун амьдралтай тийм аз жаргалтай амьдрмаар байна уу? Мэдээж би ч бас яг тэгж амьдрахыг хүсэж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр сайн хүн байснараа та таталцлын хууль буюу энэ талаас нь тайлбарлая. Танд ямар энерги байна, тэр энерги тань дээр ирнэ. Хэрвээ та мууг хийгээ те хинч харахгүй юм чи би энийг өнөөдөр хулгайлчих. За яг ингэх юм бол надад жоохон ашигтай юм байна. Тэм учраас би энэ хүнийг хохроогоод өнөөдөр би энэ ашигыг хүртчихье. Хинч мэдэхгүй байлаа гэж бодъё л доо. Тэгээ юу болдог вэ гэхээр хинч мэдэхгүй ч гэсэн тэрийг та мэдэрч байгаа. Таны энергийн орон зай таныг мэдж байгаа гэсэн үг. Тийм учраас та өөртөө зориулж өөрийнхөө энергийг ингэж гэмтээлгүйгээр зөв шудраг байх нь чухал болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ та хүнийг ингээд хүний имийг хулгайлсан, хүнийг хохроогоод ийм ашигласан тийм энергийг ингээ өөрөөсөө гаргачлаа гэж бодъё л доо. Энд ч хэлэхгүйгээр нууцаар. Тэгэхээр яг тэр энергийн тийм үйл явдлууд танд тохиолдно гэсэн үг. Хин нэгэн таныг ашиглаад, хохроогоод таны одоо юмыг хулгайлдаг ч юм уу, хэлэхгүйгээр авдаг ч юм уу. Яг тэр одоо үлийн үр гэж ярьдаг шүү дээ. Та юу үйлдэн яг тэрнийхээ үлийнхаа үрийг хүртэнэ гэсэн үг. Та хүнд сайн сайхан санаж сайхныг өрөөж чадчихвэл та мөн адил өөртөө сайн сайхныг хүртэж авнаа л гэсэн үг. Тэгэхээр муу байх хэрэгтэй байх нь хэрэггүй ах нь шүү дээ. Сайн байх хэрэгтэй ах нь. Yes, сайн байх хэрэгтэй ах. Тэгэхээр бид нар одоо ингээд шууд заа сараа ингээд сайн байх хэрэгтэй юм байна. Би сайн бай гэж шууд тийм болчихгүй л дээ. Мэдээж багаар өөрт чинь муу бодол, сөрөг бодол тийм зүйлүүд юу байна тэрийг ажиглана. Тэргээ ажиглаад багаар нэгээр нь одоо өөрчлөнө. За өнөөдөр би ингээ хулгай хийчмээр санагдаад ах юм бол за болохгүй шүү сараа чи хулгай хийж болохгүй шүү. Хэрвээ чи өнөөдөр хулгай хийчих юм бол дараа нь чи юм алдъя шүү гэж өөртөө хэлэх нь. За өнөөдөр нэг хүнийг хулигтмаар санагдаад бай гэж бодъё л да. За энэ надад ашигтай юм чинь би ер нь нэг хулигтчихъя гэж бодчихъя. Дараа нь таныг хин нэгэн хулигтнаа л гэсэн үг. Ерөөсөө л юуг үлдэн тэр үүлийнхаа өрийг хүртэнэ. Маш энгийн байгааз ойлгомжтой байна уу? Тэгэхээр ерөөсөө танд ямар мэдрэмж байна тэр бүхэн таны хүртдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө өөрийгөө ажиглахаар мэдэгддэггүй юм. Би яг муу бодолтой байгаа мó, сайн бодолтой байгаа мó гэд анзаардаггүй. Жишээлбэл хүмүүс юу адаг? Танд тийм энерги байна гэдгийг мэдрүүлдэг гэх юм уу? За өнөөдөр та юм хулгаад алдчихлаа. Би чи хизээ хүнээс юм хулгайлчлаа гэж бодох хэрэгтэй гэсэн үг аахгүй юу? За хүүхдүүд чинь таныг ингээд өмүүлээд ч юм уу өгөнд орохгүй ингээд зовоогоод байна гэж жишээ авъя л да. Тэгэхээр би ч гэсэн хин нэгний хэлснээр нь хийхгүй өгөнд нь орохгүй л байгаа гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр эн чинь болох зүйл байгаа аахгүй юу? Яагаад гэвэл том болсон хүн хизээ хүний өгөнд ордог байлаа. Тэгэхээр хүүхдүүд бидэрт тэр зангийн маань мэдрүүлдэг гэсэн үг. Хүний өгөнд орохгүй маа чи нэрээ.
Ингээд амьдрчих юм бол зөв шүү, ингээд амьдрчих юм бол чи жаргалтай байна шүү гэ хэлээл ах чирүүс хүний үгэнд орохгүй маа гэж хүмүүс боддог штеп. Тэгэхээр хүүхдүүд бидний үгэнд орохгүй байна гэдэг чинь яг тэр зангийн минь гаргаж ирээд байгаа байхгүй. Одоо зөв сайхан аз жаргалтай гоё амьдрах тэр мэдлэг мэдээллүүд маш их байгаа. Ном байна, сургалтууд байна. Одоо энэ YouTube дээр ч гэсэн маш олон хүмүүс ярьж байна. Гэхдээ бид нар үгэнд нь ордоггүй, хэрэгжүүлдэггүй. Ямар үед хэрэгжүүлдэг вэ гэхээр амьдралд нь яг тэр хэцүү зүйлүүд, зовлон бэрхшээлүүд туусны дараа би буруу байгаадсан биз дээ, ингэж болохгүй юм биз дээ гэдгийг мэдэрдэг гэсэн. Одоо тэгээд хууралтын асуудалтай хүн байлаа гэж бодъё л доо. Нөхөр нь ч юм уу эхнэр нь ингээд өөрийг нь араар тавиад хуураад байлаа гэж бодоход надад бас хүн хуурах те наана ингэж өөр ярьчаад өөр хүнд ингээ худлаа арих эсвэл магадгүй одоо энэ одоогийн байгаа бидэнд тохиолдож байгаа энэ хувь тавилан чинь бас 3 төрлөөс нөлөөлөгддөг. Нэгдүгээр болохоор өвөг дээдс буюу аав ээж эмээ өвөөгийн одоо хийсэн муу үлийн үрийг бид нар бас хүртэж байгаа гэж ярьдаг. Хоёрдугаар гэх юм бол бага насндаа ойр орчмоос авсан тэр нөлөөлөл байдаг. Гуравдугаарт мэдээж өөрийн үйлдэлээс хийсэн үйлдлийн нөлөөллөөр ийм зүйлүүдийг бид нар туулж амьдарч байгаа. Тэгэхээр өвөг дээдс ч юм аав ээж тэр одоо мэдэхгүй байгаа тэр хүмүүсийн үлийн үрийг бид нар бас хүртэж байх магадaltaй. Тэгэхээр танд тохиолдож байгаа асуудал бэрхшээлийг эхлээд таних нь байна штэ. Таны зүгээс буруу зүйл хийсэн юм байна уу? Байхгүй бол өвөг дээдс өвөө эмээтэй ч холбоотой байх нэ. За тэгвэл өвөө эмээ өвөг дээдсийнхаа өмнөөс үнэхээр уучлах гэж би ингэж болохгүй байна гэдгээ ухаарчих юм бол тэр зүйл танд тохиолдохгүй. Сонирхолтой байгааз. Тэгэхээр ерөөсөө ингээд энергийн хуулиар нь л тайлбарлаад байгаа байхгүй. Бид нар угаасаа ингээд хүн болж төрөхдөө аав ээжийнхаа яс цус генийг аваад төрж байгаа болохоор тэр энерги хуулиараа дамжигдаж ирж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт бид нар яг одоо юу бодож санаж ийн, ямар сонголтууд хийж ийн гэдгээс шалтгаалаад одоогийн бидний үлийн өрөөд одоо бичигддэг гэсэн үг. Тэгээ үлийн өрөөдийн нийлбэр чи өөрөө бидний хувь тавилан болчихж байгаа байхгүй юу? Бидний ирээдүйд зурагдчихж байгаа гэсэн үг. Өнөөдөр би муу үйл хийлээ гэж бодоход тэр муу үлийнхаа хариуг ирээдүйдээ хүртэн гэдэг одоо өөрийнхөө хувь тавиланг зурсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та яг одоо ямар сонголт хийж зөв байх уу, буруу байх уу гэдгээ та өөрөө л сонгоно гэсэн үг. Би бол хичээж байгаа, надад бол зөндөө л сөрөг бодлууд, сөрөг одоо сонголтууд бас байгаа. Тэгээд тэрэн дээр бас анхаарад аль болох зөв байх, эерэг энергиэр өөрийгөө дүүргэх гэж хичээж байгаа. Тийм ч учраас ийм ном сонин уншиж, өөрийгөө суралцаж, дараагийн түвшин гарах гад явж байгаа. За ийм учиртай байна. За ингээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.